Энэ харагдаж байгаа хүү бол манай гол дүр Сэха. Хүүхдүүдэд тоглож чадахгүй тэрэгнзэр дээр сууж өдрийг өнгөрүүлнэ. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч оюун санааны хувьд цоо ирүүл. Хүүгийн ээж нь өвчнөр өөд болсон учраас аав ах нь аргагүй ирэхэнд асрамжийн газар төгж байгаа нь. Захирал хүүдэд танилцсангаа хэрвээ чи хүн болж төрсөн л бол эцсийн хүртэл амьдрах ёстой гэж тайтгаруулдаг. Энэ газарт тусгай хэрэгцээд хүүхдүүд суралцдаг учраас багш ажилчид нь нэлийн сайн ханддаг нь нэлт. Хүүгүүдийг харж суух энэ үеэр ганцаараа тоглож байгаа хүү түүнрийн нэмсгэлхэн тэр. Энэ хүүгийн нэрийг Дунгу гэдэг. Манай хүнээс ялгаатай төрөлхийн оюуны хомсдолтой бөгөөд яг л 5 настай хүүхд шиг зантай. Уг нь өсвөр насны хүүч гэлээ доторх хүн нь жоохон хүүхдэрээ гэж хэлж болно. Сайнны хажуугаар саар гихчээр бүтэхгүй нөхдүүд түүнийг дээрлэх гэхэд манай Сэха хөөш болооч гэсэн чинь атмаа нь гүйж ирснээ шууд тэрэгнцрийн өшгөлчдгийг. Сэхач би чамаас айхгүй алив чулуугаар зог гэхүүд ууранда шууд толгойг нь хагалчихна. Толгойноос нь цус гоожвол ердөөл инүү ахаа зохиоч энтер гээл уурлана. Айсан атмааж өвдөг дээрээс өгдөөд намайг уучлаарай дахиж хизээч дээрлэхгүй л гин. Ингээл хідэн сар өнгөрч тэд гэр бүлийн өдөрлөг зохиохоор болдог. Захирал тэр хоёрыг идэрээгээд авчирсан холоо өгтөл Дунгугийн хамгийн дуртай дахианы мөч яхан тэр. Дахианы мөч гэснээс өнөөдрийн бичлэгтээ маань KFC Mongolia хамтарч ажиллаж байна. Тэр гурвыг амарч суух үед албаны хувцастай хідэн хүмүүс ирсэн байдаг. Асрамжийн газарсан санхүүжилт өгөх гэсэн хүмүүс гэхүүдээ. Захиралч бөөн баяр болол явх үед Дунгу хөөс барих гэж ягаад тэрэгнцрийн чулууг санамсаргүй өшгөлчихнө. Гэтэл нэг багш ирснээ хүн ус руу унчлаа туслаарай л гин. Хүмүүст сандарсан байдалтай юу асныг мэдхээр гүйж очтол Дунгу Сэхаг аврахаар гол руу орсон байлаа. Хашгүй тэр хоёр 9 минут иргдээр гарснаар манай хоёрын салшгүй ахын тус болох эхлэл тавигдж байгаа юм да. Тэр хоёр шүдээ угаах, нойлд бие засах, усан сэлэх гээд бүх цаг хугацаанд хамт байж Сэха, Дунгу хоёр төрсөн ах дүүс шиг татансаар тэд бие биедээ тусалж, Дунгуч ахтайгаа хамт хичээлдээ явах бөгөөд энэ хугацаанд захирал сөөж өгөө угаал дотроо жоохон санаа зовоостой. Асрамжийн газар нь юу н хэцүүхэн л болсон юм шиг байгаа юм. Газрын албаныхан газрыг авах гээд санхүүжилтийн зогсоосон гэхүүдээ. Мэдээж мөнгө хэрэгтэй байсан болохоор захирал номлогчоо хийгээд бас өнөөх архиа угаастай. Бүр хуран болж хахад л хүмүүсийн өмнө нэг балгаад амжина. Харин нэг өдөр захирал маань өөд болж энэ үйл явдал манай хідэд хүн дээр тусаж цаашид өөрсдөө авч явах шаардлагатай болдог. Дунгу ээжийнхэн талаар асуухад Сэха чамайг сайн байвал ээж чинь удахгүй ирнэ гэж дүүгээ тайвшруулдаг. Дунгугийн ээж нь түүнийг хайж явсан байлээ л дээ. Хүүхчиг Дунгуч хэлсэн үгэнд нь баярлаж "Ха, та намайг орхихгүй үсттэй. Сайхан амраарай" гээл орондоо орно. Маргааш нь манай хэд ч түрээсээ төлөхөөр байцаагчтай уулзах бөгөөд Сэха бичиж чадахгүй учраас дүүгээрээ гарын үсэг зурвалтал. Бичиг үсэг мэдхгүй Дунгуч ахынхаа хэлснээр тамга гаргаж ирэх гээд нэг бол харандаа эсвэл дугуй сав харуулад л эмэгтэйг нилийн хүлээлгээд амжина. Манай хоёр нөгөө эдтэй идэхэм авахгүйд дэлгүүр тооцоохоо хийх гэтэл бас мөнгөнд дутчихнаа. Яг энэ Сэха татвараас нь чөлөөлөгт чинь тусалж чаднаа. Үлснийг хандив гээл ойлгочих гэсэн чинь худалдагч хэсэг бодсноо. Охин маань сургуульд ороход нэг зүйл хэрэг болсон гэд түүнтэй цаг тавладаг. Ингээд манай хоёр захирлын хийж байсан ажлыг үргэлжлүүлэхээр болох бөгөөд энэ нь яг ямар ажил вэ гэвэл их сургууль, ажил төрөлд орох гэж байгаа хүмүүст сайн дурын ажил хийжсэн гэх бичиг баримт гаргаж өгдөг юм уу да. Яг уу энэ нь хууль басч гэсэндээ манай хоёрт мөнгө хэрэгтэй байгаа болохоор зургаад харуулахад $30, орчуулга хийхэд $50 гээл өнөө хідэрээ бас хөөхөн мөнгө олоод амжина. Гэтэл тэр хоёрыг мэдсэн байцаагч чиний ухаан чи эрүүл үү? Энэ чинь хөдөлмөрийн мүлжлэг ийм хүмүүсээр мөнгө олж болохгүй гэхэд Сэха түнд. Хөгжлийн бэрхшээлтэй хүн яаж өөртөө адилхан хүнийг мүлжиж чадах вэ дээ? Хэрвээ тэд санхүүжилтийг мань аваагүй байсан бол би ийм зүйл хийхгүй байсан гэдэл байцаагч руу ууралж эхэлнэ. Байцаагчийн яриаг сонсвол захирлыг нас барсны дараа асрамжийн газрын хандив зогссон юм байна л да. Хандив зогссон болохоор байцаагч тэднийг салгаж өөр газар руу хуваарлнаа л гин. Уг нь тэр хоёрт туслах гэж л ирсэн юм шиг байгаа юм. Даанч тэднийг болиулж чадаагүй гэдгээ тайлбарладаг. Мэдээж энэ шийдвэр Сэхад хүн дээр тусч ганцаараа яаж амьдрна гэж санаа зовоостой. Энэ үеэр Дунгу хүүхэчгэл ахыгаа ятгахсны эцэст усан бассейн руу дагуулж явна. Манай хоёрыг очиход тэмцээн болж явах өгөөд эмэгтэй тэр хоёрыг маргааш ирээ гэхэд гинт дохиод уурч Дунгууч цочсондоо бассейн руу үсрээд орчдیں۔ Усанд сайн сэлдэг Дунгууч сүулдэ бүр огт хамаагүй сэлээд ирсэн бүх хүмүүсийг гайхшруулах нь тэр.
Хэдий Миан түүнийг зогсоосон ч гэсэн дунгуугаас болж ажлаасаа халагдчихдаг. Маргааш нь тэр хоёр уулзах санал тавьж дунгууг тасгалжуулахыг гуйдаг. Тэмцээнд ялсан мөнгөөрөө асрамжийн газар авч үлдэх талаар хэлэхэд Миан хэсэг бодсноо шагналаа 50-50-аар нь хуваах санал хэлснээр тэр гурав тохиролцож байгаа юм. Ингээд бэлтгэл эхэлж дунгууч багшийнхаа заснаар тэмцээндээ бэлдэж эхэллээ. Гэтэл тэр гурав нэг асуудалтай тулгархан тэр. Тэмцээний бүртгэл аль хэдийн хаагдсан байх ба зохион байгуулагч нь ахиж хүн бүртгэхгүй л гэдэг. Эсэн ч Сэха тэр хоёр залууг ятгахаар тэмцээнд оруулж өгөхийг гуйх боловч энэ бол дүрм гэдэл тэдэнд дуурлаацтай. Залууг явах гэхэд үүнээс өөр арга үлдээгүй Сэха хүмүүсийн өмнө шалан дээр хөвцснээ. Хөгжлийн бэрхшээлтэй надтай хүн шиг харьцсангүй, тэмцээнд бүртгүүлж чадсангүй гэж залууг эвгүй байдалд оруулна. Хүмүүс ч гайхаал манай хүн. Би сайн зүрхжилж гин үү? Алив гэл зураг дараадах гэсэн чинь Миан хит хитэн зураг дараад амждаг. За тэгэл манай хоёр ч тэмцээндээ орохоор олж ярилцлага өгөөл. Энэ үеэр дунгуугийн ээж нь хүүгээ зургатаар гарч байгааг харах бөгөөд тэмцээний өдөр манай хүн хамгийн урд явж байснаа юу басан бүү мэд гинтл сэлхээ болчтیں۔ Тэмцээний дараа тэд яагаад ийм зүйл хийсэн асуухад хөөгчиг дунгуу би айс юм аа л гин. Уурандаа хашгичаад шагналаас олж манай хидч хоорондоо хэсэг муудалцаад амжина. Орой хоолны үеэр манай хидч мах шарж идээд л дунгууч Мианыг дуудснаа миний дуртай энэ дахианаас аав гээл KFC-гээ хуваажтна. Та хэд маань амтаж харсан дахиагаа KFC Mongolia сайтаас захиалж гэртээ хөргүүлээд аваарай. Амтаж шарсан KFC дахиагаа онлайнаар захиалахыг хүсвэл www.kfcmongolia.com. Хоолны дараа дунгуу дараагийн тэмцээнд заавал ялна. Ахиж ингэхүү гэж уучлахгүйсэн ч Сэхаж өөрийг нь бас уучлахыг хүсдэг. Дунгуу унтахаасаа өмнө яагаад цааш сэлээгүйгээ хэлж хэдий ээж нь түүнийг хайж явсан ч гэсэндээ тэр хизээж ахыгаа орхихгүй гэдгээ тайлбарладаг. Нэгэн нартай өглөө тэднийг хүүхдүүд шиг тоглож байх энэ үед газрын албаныхан ирснээ. Асрамжийн газрыг удахгүй нураанаа. Үүнээс өмнө та хэдэг өөр газар руу шилжүүлэн гэхэд манай Сэхаж сэтгэлээр унсан байдалтай тэднийг өгч явуулах нь тэр. Мэдээж тэр хоёрт маш хэцүү байгаа нь ойлгомжтой. За тэгэл амьдрах газаргүй болсон хоёр маань өнөөх байцаагчин гэрд түр байхаар болдогч гэр орон бүр нохон оромж шиг энд тэндгүй хөглөрөөстэй. Маргааш байцаагчиг сэрхэд дунгууч аль хэдийн босцсон гэрийн цэвэрлээд завруулсан аягийг угааж идэг. Өдөр нь Сэха хямд үнэтэй түрээсийн байр олохоор хүсэлтэд өгөх ба ажилтан тэр хоёрт хурдхан шиг байр олж өгнө л гин. Тэр хоёр ч удахгүй байртай болно гэл бөөн баяр олгүй ядгийн. Кино үзэхээс өмнө хэсэг тоглоод амжина. Ахыгаа инээж байгааг харсан дунгуу тэр хоёр татаарах ба оройн тэднийг гэртээ очиход дунгуугийн ээж нь хүүгээ авч явахаар ирсэн байлаа. Зурагтаар хараад хайж олж ирсэн юм шиг байна. Мэдээж Сэха юу гэж дүүгээ өгч явуулах вэ? Хэдий төрсөн ээж нь ч гэсэндээ дунгууг бага байхад нь хайж авсан учраас Сэхаж үүнд нь дургуцах нь ойлгомжтой. Ээж нь миний хүн мөн гэж зураг харуулхад Сэха хүнийг яаж батлах юм бэ? Наа зурхан чи итгэнэ гэж бодож гинүү гэж дургуутсан байдалтай. Эндээс явахыг шаарддаг. Гэтэл ээж нь миний хүү чамайг хооллож, хувцлаж энэ бүх хугацаанд асарч ирсэн. Чи хүүгийн минь өвчтөйг нь далимдуулж ашиглаж ирсэн гэж түүнийг буруутгадаг. Сэхатай үл ойлголцсон ээж нь дунгууг хамт явахыг ятгадагч. Манай хүн ч гомцсон хിവэр юу гэж ээжигээ уучлах вэ? Маргааш ээж нь насран хамгаалагч болох өргөдлөө өгсөн байх ба үүнийг мэдсэн дунгуу ахтайгаа ахиж уулзахгүй гэдгийг мэдчихлээ. Сэхаж дүүгээ чи ээжтэйгээ хамт баймаар байна уу? Хинтээ хамт амьдрахаа хүсэж гин гэдэл хүүхэд шиг дунгуу ахтайгаа хамт амьдрмаар байна л гин. Манай хоёр шүүх хурал дээр хэлэхүүгээ бэлтэж байгаа нь энэ байна л та. За тэгэл шүүх хурал эхэлж өнөөх сайхан сэтгэлтэй байцаагч манай хоёрыг хамт байлгах гээл бүх арга хэрэглэнэ. Байцаагч сон Сэхатай нэг сургууль сурч байсан учраас би тэр хоёрыг сайн мэднэ. Дунгуу ахтайгаа ямар ч асуудалгүй хамт байж чадна гэж шүүгчээс гуйгаастай. Мэдээж ээж нь хүүгээ тийм ч амар өгөхгүй нь ойлгомжтой. Аль хэдийн өмгөөлөгч авсан тэр хоёрт тусламж авч байсан залуу Сэха хандив цуглуулах нэрийдлэр дунгууг ашиглаж ирсэн л гин. Бас болоогүй намайг хурж их мөнгө авсан гэд Сэхаг эвгүй байдалд оруулах нь тэр. Үүнийг сонссон шүүгч шүүх хурлыг хойшлуулах бөгөөд оройн хоолны үеэр ээж нь хүүдээ хоолоо хийж авчирсан байлаа. Та хэд хуваагаад идэрэй гэдэл манай Сэха юу гэж дуртай байдгийг. Зөвшөөрлгүй орж болохгүй. Намайг хоолны мөнгө гэж бодсон уу? Гомь идэхэд юу нь буруу байна гэсэн чил ээж нь манай Сэха руу хашгичаад тундیں۔ Мэдээж энэ олон жил өөрийн төрсөн дүүшгээ өсгсөн ахыгаа өмөөрлгүй яадгийн. Хэлэхэд хэцүү угаач гэсэндээ ах руу маань хашгичгаа болил гин. Маргааш өдөр нь манай дунгуу ахыхаа зааж өгсөн үгээ бэлдэж хурлаас өмнө ээжтэйгээ хэсэг хугацааг өнгөрүүлнэ. Ингээд шүүх хуралж эхэлж ээж нь нөхрөө нас барсны дараа хүүгээ ганцаараа асарч чадахгүй байсан гэдгээ хэлснээр яагаад дунгууг орхиж явсан нь ойлгомжтой болдог. Ээж нь түүнийг өмнөх усан бассейнд хайж явсан бөгөөд дунгуу ээжигээ хайхаар бассейнд очдог нь ийм очиртай байж л дээ.
Үүний дараа Сайхагийн хариулга ээлж болж шүүгч түүнээс хэд хэдэн асуудал асуухад Сайха асуултанд ухаалгаар хариулдаг. Өөртөөгөө адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хамт амьдрах нь огт асуудал биш ээ. Би ч түүнд тэр ч надад тусалдаг. Тиймээс ч бид хоёр нэгнийхээ дутагдaltaй талыг нөхөж чаддгаа л гэдэг. Хоёр талууд ч өөрсдийн сэтгэлдээ хэлэхэд шүүгч эцсийн шийдвэрийг өөрт нь үлдээх бөгөөд дунгуй хэсэг бодож яснаа ээж рүүгээ зааж ахыгаа гайхшруулах нь тэр. 지금 가리키고 있는 사람 이름 알아요? 엄마. Уг нь зааж өгсөн зүйлийг мартмаар юм да. Энэ бүгдийг харсан Сайхад маш хэцүү байгаа штеп. Гэхдээ л нэгэнд шүүхийн шийдвэр гарсан болохоор дүүгээ ээжд нөхж явуулахдаа бэлтэн. Чи одооноос ээжтэйгээ хамт амьдрна гэхэд манай дунгу аха та цуг явахгүй муу л гин. Сайхад үүдий ахан зүгээрээ гэд нулимсаа тавьчихстэй. Ингээл дунгуй шин гэртээ ээжийнхээ хоолыг идээд энд байгаадаа дуртай байсан ч сэтгэл нь хоосон л хിവэр. Угаасан аяг тавгаа хаглаад энэ хорн манай Сайха шинэ асрагчтай болдогч өнөөх нь бүр оог тоож байгаа шинжгүй үргэлж утсан оролтоостой. Яг энэ үед утсанд нь байрнаас улаанд хожсон мессеж ирдэг. Гэхдээ Сайхаж дотроо дурамчхан угандүүтэйгээ хамт байна гэж бодсон ч ахиж уулзахааргүй болсон байдаг. Нэгэн өдөр Миян ээжийнх нь хоолны газарт ирээд би энэ ямархуу байгааг асуухад манай дунгу ахыгаа түүнтэй хамт амьдрахаа болсныг мэддэг. Манай ах хаана нэхэд Миян энэ газарт байгаа гэж зураг харуулсан чинь манай хүний өвчин хөдлөөд толгойгоо цохиж гарна. Уурлахаар ийм үйлдэл хийх юм байна л да. Ахыгаа ганцаараа байгааг мэдсэн дунгу огт хоолойч идэхгүй. Нэг өдөр үйлшүүлэгчд туслах гэж байгаад хоолны газар шатаахан холгүй ахыгаа хайхаар ганцаараа такси барьдаг. Гэсэн ч хүүхчиг тэрээр асрамжийн газрынхаа хаягаа хэлж мэдэхгүй болохоор жолооч подолк дээрх газарлага нь хөргөж өгнө. Дунгуйг очиход спорт төв хаалттай байх өгөөд хаашаа явахаа мэдэхгүй байх энэ үед дугуйтай тэрэг түүнээс холгойхан байлаа. Манай хүнч тэргийг төрж явсаар эцэст нь нэгэн асрамжийн газартаа очтол нураах гээд юмнуудыг гаргацсан байлгүй ядгийн. Хуучин календараа олж ахта төрүүлнэ гэсэн амлалтаа санах өгөөд энэ хооронд Сайха дүүгээ алга болсныг ээжээс нь сонсдог. Өөрийн чинь буруу ийм хариуцлагагүй байж болохгүй гэж уцаа таслах нь тэр. Дунгуй ахыгаа сансан уу яасан шүнжэнгөө уйлал ганцаараа амьдарч байгаа Сайха ахиж ээжтэй нярах гэхэд утас нь ажилтгүй. Аргаа бараад хилээрээ утсаа авах үедээ доошоо харж хөвтөд хэсэг амьсгалж чадахгүй ухаан алдчихна. Харин Аз болж асрагч нь амжиж имлэгдээ тавьчирсан байлаа. Сайха тэдэнд дунгуй хуучин гэртээ очсон байх гэд ашгүй нэгэн тэд түүнийг олж чаддаг. Асрагч нь түүнд шинэ дэргэнцэр авснаа харуулхад Сайха хуучин надад амар байд юм аа. Хэрэглэхгүй гэдэл гүрийг хэлстэй. Яг энэ үед Миян түүн рүү залгаснаа өнөөдөр дунгуйгийн тэмцээний өдөр ирэхгүй мөл гэд. Миний хэрэг байхгүй гэж уцаа тасалдсан. Миян тэр хоёрыг ахиж уулзуулах гэсэн ч манай хүн ээжд нь дургу учраас шин дэргэнцрээ туршиж үзэхээр шийддэг. Удирдахад хэцүү байгаа ч хичээгээстэй. Юм өргөх үедээ дунгуйгийг санагдуулсан зүйлсийг олж харах бөгөөд тэсгэл алдаад дүүгийнхээ тэмцээн рүү явах нь тэр. Дүүтэйгээ уулзна гэд бүүн баяр. Машин өргүүлэгч огт хамаагүй шүү. Тэргэнцрээ жолооцоор эцэст нь ирлээ гэтэл юм өргөд уншина. Хидээ босч чадахгүй гэсэн ч дүүгийнхээ төлөө эцсийн хүртэл тэнцсээр ээжийг нь бариан дээр зогсвол дунгуй төрүүлнэ гэж Миян руу зурвас үлдээж чадна. Яг энэ үед дунгуй нэлийн сандралтай байх ба за ингээл тэмцээн эхэлж манай хүн ч хамгийн түрүүнд явж байлаа. Гэтэл ээж нь хайж явсан дурсамжаа сансан уу яасан гинтл сэлхээ болчдгийн. Ээж нь урд нь зогсож байгаа ч гэсэндээ өөр хин нэгний хүлээсэн аятай огт хөтлөхгүй л байлаа. Харин энэ үед Сайха эцэст нь дүү дээрээ хурж ирснээр дунгуй бүх хүчээ гаргаж тэмцээнд төрүүлж чаддаг. Ахруугаа очсноо дүү нь хэлсэн амлалтаа биелүүлсэ ингээл нулимсыг нарчиж өгөөл. Хүүгээ жаргалтай байгааг харсан ээж нь эцэст нь манай хоёрыг хамт байлгахаар шийдэх ба дунгуйч хоол олсон гэдэл гой монгоо идэж адил Миян дуртай зүйлийг авчирсан байлаа. Яг үнэндээ Сайха бусад хүүхдүүдэд хатаархсандаа өөрийгөө гол руу түлхсэн бөгөөд дунгуй түүний араас гол руу орж амийн аварсан билээ. Хэдий манай хоёр төрсөн ах дүүс биш ч гэсэн нэгэндээ тусалж салшгүй ахан дүүс болох амлалт өгсөн байна. Бид энэхүү киноноос ах дүүс хизээж нэгнийг орох ёсгүй. Ямар ч хэцүү зүйл тулгарсан үүнийг давах сэтгэлийн хаттай байх талаар ойлгосон бизээ. За тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк дараад мөн сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. Дараагийн киногоор уулзцгаая. Түр баяртай.